За Монголын улс төрд ченжүүд байдаг. Ченж сэтгэлгээтэй хүмүүс улс төр хийдэг тухай нэг тийм жишээ гэх юм уу юм яриа гэж бодож байна. Энэ бол одоо машин худалдаж авч байгаа бүгдээрээ монголчууд машин худалдаж авдаг. За мэдээж орж ирсэн машин ч гэдэг машин ч гэдэг юм уу. Ингээд бид нар жишээлээд бодоход. За нэг одоо 50 сая үнэтэй машин авлаа. Дугаар зүүгээд 5 сая ундаг. 5 сая төгрөг хямдардаг. Нэг жил унаад 10 сая төгрөг хямдардаг гэж байгаа. Гэтэл улс төрчид бол яаж юм гэхээр алдсныхээ гэрээг дандаа 10 жилийн өмнөх ханшаар нь бодож гэрээлдэг гэж. Өөрөөр хэлэх юм бол энд ямар нэгэн тийм явцуу эрх ашиг үйлчилж байгаа нь тодорхой гэж. Гадных нь манай баялагийг 50 саяар авъя гэхэд тэд 40 саяар ав, 30 саяар ав гэх жишээтэй. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчил байгааг шууд утгаараа нотолж байгаа. Гэтэл манай хууль одоо хүчний байгууллага юм бол энийг тогтоож чадахгүй байгаа. Энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол хуулийн цорхой буюу хуулийн хулгай байна л гэсэн үг гэж харж байгаа. Үнийг ойлгоход тийм одоо мэрэгэн цэцэн одоо доктор профессор байх албагүй гэж. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 14 мянган доллартай байгаа зэсийг өнөөдөр 10 жилийн өмнөх ханшаар өгч байгаа. Энэ бол өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн хувьд гэмт хэрэг гэж харж болохоор юм шиг боловч үүнийг эрс нийцаадаг гэж. Энэ бол гэрээ гэж. Гэрээг байгуулж болдог бас цуцалж болдог. Мөн шинжлэн өөрчилж болдог гэдэг. Ийм зүйл байна. Гэтэл улсын их хурал дээр бол яаж вэ? Манайхан ченжийн сэтгэлгээр ханддаг гэж. Өөрөөр хэлэх юм бол жилд 200 гаруй хууль баталдаг гэж. Гэхдээ ихэнх нь улгайн луурд зориулсан хууль. Гэтэл томоохон ардчилсан томоохон одоо хөгжилтэй улс орнууд бол жилд 40-50 хууль баталдаг. Тэдгээр хууль нь улсын ашиг сонирхлыг эрхэмлдэг. Ийм өөр. Инхээр ченжийн сэтгэлгээтэй тийм этгээдүүд Монголын улс төрд үйлчээд байна гэдэг энэ зүйлийг харуулж байгаа. Ийм учраас бид хүн ченжүүдээс салах цаг нэгэнт болжээ гэж одоо бодож байгаа юм. Та юу гэж бодож байна?